Бид бүхэн автомашины утаа, химийн бордоогоор бордоолсон хөрс, бохирдолтой крантны ус, аж үйлдвэрийн хөөд ортог, цөмийн эрчим хүчнээс гарах туяа, агаарын бохирдол, ус онгоцноос алдсан төрштэй далай, хит ягаан туяа, хүчиллэг бороо гээд маш олон хортгийн дотор амьдарч байна. Сүүлийн үед хоол хүнсийг удаан хадгалах, өнгөлөг харагдуулах, сайхан үнэртүүлэхийн тулд хүнс үйлдвэрлэгчид хүнсний нэмэлтийг өргөн хэрэглэх болсон. Үүний улмаас хүмүүсийн эзний бичил орчин гэмтэж, дархлаа муутай болж байна. Анагаах ухааны эцэг Хиппократосын хэлсэнчлэн хүн байглаас холдох тусам өвчин эмгэгт ойртдог гэдэгтээ нүүр тулаад байна. Цөмөөрөө хүний биед хүнсний нэмэлттэй хоол хүнс, хортой хий агаар ороод юу болдог талаар харъя. Хоолоогоор орсон хоол хүнсний уургийг ходоод нь амин хүчил болгон задлаад, өөх тос, нүүрс хүчлийг нь задлалгүйгээр нарийн гидс рүү оруулна. Нарийн гидсэнд орсон хоол хүнсний уураг, өөх тос, амин дэм, нүүрс ус болон эрдэс бодисыг цөс нойр булчирхаан тусламжтайгаар гаргаад, нарийн гидсний ханаар шимэгдүүлэн, порталын судсаар дамжуулан илгэнд оруулна. Бүдүүн гидс нь хоол тижээлээс үлдэгдэл ус, эрдэс бодисыг нь шимээд, шулуун гидсээр дамжуулан биеэс гадагшлуулдаг. Нарийн гидсэнд орших ашигтай бактериуд нь хоол хүнстэй орсон хорыг саармагжуулдаг. Гэтэл өнөө үед хортой хоол хүнс нь хүний биед ороод нарийн гидсэнд хоргүйж чадалгүйгээр илгэнд очиод илэгнээс зүрхэнд, зүрхнээс уушиг, бөөр, ходоод, булчинд орж байна. 12 нугалаа нарийн гидсний хоргүйжүүлэх ажлыг ашигтай бактериуд хийдэг. Энд нийт дархлааны 70% байдаг байна. Нарийн гидс нь синтетик, шингээх, дархлааг өсгөх, гадагшлуулах, хоргүйжүүлэх, цус цэвэршүүлэх, хоол боловсруулах гэсэн 7 функцтэй байна. Нарийн гидс дэх ашигтай бактери нь эмгэг үүсгэгчийг таних, урьдчилан сэргийлэх, устгах, хоолны эслэг болон олигосахаридуудыг шингээж, богино гинжин өөхний хүчил үүсгэх, А, С, Е, Б-ийн төрлийн витаминууд үйлдвэрлэх болон гормон, фермент витаминыг нийлэгжүүлэх функцтэй байдаг. Гидсний орчин нь эрүүл мэндийн их сурвалж болохоос гадна өвчний их сурвалж ч мөн болдог. Эрүүл мэндийн их сурвалж болгохын түлхүүр нь олон төрлийн олон тооны ашигтай бактерийг нарийн гидсэндээ цэцгэлүүлэх явдал юм а. Ингээд та бүхэндээ ашигтай бактерийг үржүүлэх бэлтгэлийн дэлхийн хамгийн хүчтэй үйлдвэрлэгчдийн нэг хэмээн өөрсдийгөө нэрлэж байгаа Япон улсын Vega компани бэлтгэлийг танилцуулъя. Sim Bioplus нь сүүн хүчлийн амьд бактери 20 төрөл, амьд биш бактери 22 төрөл, бутират үүсгэгч бактери болон бифидобактери гээд 1 грамда 10 тэрбум пробиотикс орсон энүүлийн сүүний олигосахарид, дархлааг тэнцвэржүүлэх иммубаланс, капилляр судсыг эрүүлжүүлэх урт чинжүү гэх мэт 7 ашигтай нэмэлт орц орсон цогц бэлтгэл юм. Тус бэлтгэлийг хэрэглэснээр сүүн хүчлийн 20 төрлийн амьд бактери, сүүн хүчлийн 22 төрлийн амьд биш бактери, бутират үүсгэгч бактери, бифидобактеритай болох ба доорх ашиг тустай байна. Хүнс тижээлийн шингэж сайжрах, хашлын гаралтай болон аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийн дархлааны системийг удаан хугацаанд тогтмол байлгах, бие болон сэтгцийн эрүүл мэндэд тустай, мөн эрдэсийн шимэгдэлтийг нэмэгдүүлэх, хортой нянгийн өсөлтийг дарангуйлах, тархалтаас сэргийлж, гидсний өрөвслөөс хамгаалах зэрэг ач тустай юм а. Энүүлийн сүүний олигосахарид пробиотикс нь биенд орсноор бифидо болон лактобактерийг өсгөнө. Мөн кальц, магний, төмөр, зис, фосфор зэрэг хүний биеинд ашигтай ферментүүдийн шингэлт 30%-аар дээшлэнэ. Цусан дахь муу холестерины хэмжээ буурч, цусан дахь огцом, сахарын өсөлтийг дарна. Өтгөн хатахгүй гидсний гөрүүлзэх хөдөлгөөн сайжирч, хоолны зөв дэглэмтэй болоход дөхөн болно. Мөн түүнчлэн энэхүү бэлтгэлд иммубаланс, будаанаас гаргаж авсан нано захиурийн хүчил, урт чинжүү, биотин,
альфа GPC, инозитол, витамин B1 болон B6 орсон байна. Дараах бичлэгэндээ эмүү баланс болон урт чинжүүний талаар наривчлан авч үзэх болно. Эмүү баланс нь дархлааг тэнцвэржүүлдэг ба энэ нь хэрхэн явагддаг талаар сонирхуулъя. Хүний биед дархлааны эсүүд нь ясны чүмэг, дэлүү, сэрээ булчирхай, гүйлсэн булчирхай, тунгалгийн булчирхай, мухар олгой, гидсний шазархайн тунгалгийн булчирхайнд тус бий болдог байна. Дархлааны эсүүд нь гранулоцитууд 54-өөс 60%, лимфоцитууд 35-аас 41%, макрофаг 5% гэж 3 хуваагддаг. Макрофаг нь биед эмгэг үүсгэгч орж ирснийг гранулоцитууд болон лимфоцитуудад дамжуулдаг. Молекул томтой ням бактери тэмцэхтэй сайн боловч жижиг молекулуудтайг орхидог талтай. Мөн тухайн эмгэг үүсгэгч дахин халдварлахад тохирон хувирч чаддаггүй байна. Гранулоцитууд нь устгах чадвар өндөртэй хэдий ч эмгэг төрөгчийг устгаад өөрөө үхдэг байна. Лимфоцитууд нь Т цагаан эс, B цагаан эс, NK цагаан эс хэмээн 3 хуваагддаг байна. Т цагаан эс нь HT болон KT гэж хуваагддаг ба HT цагаан эс нь эмгэг төрөгчийн мэдээллийг макрофагаас хүлээн аваад KT болон B цагаан эсэнд дамжуулна. HT цагаан эсээс тухайн эмгэг төрөгчийг хэрхэн устгах тухайг хүлээж авсан B цагаан эс түүний тухайн мэдээллийг санах ойдоо хадгалж авдаг. KT цагаан эс эмгэг үүсгэгч буюу дайсантай бие даан дайдах чадвартай бол NK цагаан эс нь хавдар үүсгэгч эмгэг төрөгчийн ангууч хэмээн нэрлэгддэг. Ерөнхийд нь хэлбэл лимфоцитууд нь эмгэг төрөгч дахин халдварлахад улам боловсронгүй болж хувирч чаддаг өвөрмөц дархлааны эсүүд юм. Тухайлбал сахуугийн халдвар, салхин цэцгийн халдварын дараа насан туршийн дархлаа тогтдог. Ингээд бүгдээрээ эмгэг үүсгэгч нь хүний биед ороод юу болдог талаар танилцъя. Эмгэг үүсгэгчээс хамаарат HT цагаан эс нь T1 болон T2 гэсэн хэлбэрт хувирдаг байна. Тухайлбал биед вирус, нянгийн гаралтай эмгэг үүсгэгчид орж ирснийг HT цагаан эс макрофагаас хүлээн аваад T1 болон хувирч эмгэг төрөгчийн онцлог болон хэрхэн устгах талаарх мэдээллийг B цагаан эс болон NK цагаан эсүүдэд өгнө. B цагаан эс нь авсан мэдээлэлээр үндэслэн эсрэг биет үйлдвэрлэн вирус, нянг устгана. Харин харшил болон аллергины эмгэг үүсгэгчид биед ороход энэ тухайн мэдээллийг макрофагаас авсан HT цагаан эс нь T2 хэлбэрт орж B цагаан эсэнд устгах аргын талаар мэдээлэл явуулна. B цагаан эс нь тухайн харшил болон аллергинд таарсан эсрэг биеийг үйлдвэрлэх эмгэг төрөгчийг устгадаг байна. Орчин үеийн хүмүүсийн харшил ихтэй байгаа нь T1 болон T2 дархлааны цагаан эсийн баланс алдагдсантай холбоотой юм. Эмүү баланс нь T1, T2 дархлааны цагаан эсүүдийг балансжуулдаг. Шарбурцгийг улаан буудан бактеритай эсэлдүүлж эмүү баланс гаргаж авдаг. Эмүү баланс нь дархлааг тэнцвэржүүлэх ба бодисын солилцоог сайжруулж атопи, харшил зэргийг намдаах ач тустай. Тус бэлтгэлд орсон голлох орцуудын нэг бол урт чинжүү юм. Урт чинжүү нь капилляр судсыг эрүүлжүүлж цусны урсгалыг сайжруулдаг. Энэхүү процесс хэрхэн явагддаг талаар танилцуулъя. Капилляр судас эрүүл байвал шим тэжээл, ферментүүд эсэд хангалттай очино. Том молекултай уурэг болон эмгэг төрүүлэгчид цусны судаснд орж чаддаггүй байна. Харин тэд тунгалгийн судаснд ордог. Тунгалгийн судас нь цусны судастай харьцуулахад нэмгэн хантай нэг давхар эсээс бүрддэг учраас бактери, нян зэрэг хорт бодисуудыг нэвтрүүлж, дасгал хөдөлгөөн хийх, массаж хийлгүүлэх болон булчингийн хөдөлгөөний үед биеэс гадагшлана. Капилляр судаснаас шим тэжээл, ферментүүд гарахгүй эсэд очих нь маш чухал.
Үүний тулд капилляр судасны гадна орших эпителийн эсийн гаднах давхарга нь энжиопоинтын нэг хэмээх бодисыг гаргаж, эндотелийн эсийн доод давхарга дахь тай хоёрыг тижээж байх хэрэгтэй. Тай хоёр нь энжиопоинтын нэг бодисоор дүүрч ирээд, дээд давхаргыг соронзлон наалдуулж, зайгүй болгосноор шимтгижэл болон ферментүүд урсаж гаралгүйгээр эсэд очдог байна. Үүний үр дүнд арьсны эсүүд эрүүл болж, коллаген, эластин үйлдвэрлэж, арьс уян хатан жигшилтэй болно. Үсний хууханд орох судсыг эрүүл болгосноор хуйх эрүүлжиж, үсний ургалт сайжирна. Метаболизм сайн явагдаж, цусны эргэлт сайжрах ба туурхад хялбар биетэй болно. Арьсны захтнаа үрчлээ багасна, хөл гар хөрхөө болно. Детокс явагдана, харшилгүй болох зэрэг аж тустай байна. Харамсалтай нь хүний бие нь 21 наснаас хойш энжиопоинтын нэг хэмээх бодисыг хангалттай үйлдвэрлэж чадхаа болж ирдэг. Сүүлийн үед дэлхийн биошинжлэх ухааны салбарт олон арван судалгаа хийгдэж, тай хоёрыг зарим ургамлаар нөхөж болохыг тогтоожээ. Үүнд урт жинжүү, альфиниа зэрэмбэд, синамон болон долоогон зэрэг орсон байна. Ингээд син биопласт бэлтгэлийн аж тусыг багцлавал дархлаа сайжирна. Бие хоргүй жигдэж энерги сэргэнэ. Гормоны баланс болон мэдрэлийн систем тэнцвэржинэ. Хоол боловсруулалт шингээлт сайжирна. Хүний биед хэрэгтэй эрдэс бодисын шимэгдэлт нэмэгдэнэ. Тархины үйл ажиллагаа сайжирч, хөгшрөлтөөс хамгаалагдана. Гоо сайхан болж туурхад хялбар биетэй болно. Капилляр судас хамгаалагдана. Мөн биеийн дулаан болон даралт хэвийн болно. Вега компани нь тус бэлтгэлээ Японы хүүхэлдэйн баатар Дораэмонтой зүйрлдэг. Амьд халуун дулаан харилцаатай гэр бүл байх нь гэр бүлийн гишүүд бүрийн эрүүл мэндтэй холбоотой ба энэхүү бэлтгэл нь Дораэмонтой ижил гэр бүлийн бүх гишүүдийг эрүүл саруул өөдрөг байлгахад туслана. Танай гэр бүлийн ширээнд ашигтай бактерийг үржүүлэх бэлтгэлийн дэлхийн хамгийн хүчтэй үйлдвэрлэгчдийн нэг Япон улсын Вега компани Син Биопласт бэлтгэлийг хүрэхэд таатай байна.